Дами байна. Тэгээд над болохоор Instagram дээр зөндөө их мессеж ирсэн. Яаж үсэн янзлт вэ? Энэ талаар видео оруулаач гэдэг. Тэгээд би өнөөдөр энэ видео оруулах шийдлээ. За тэгээд болохоор нэг талаар ингээ үсээ уваагаад тэгээд дөнгөж харьцсан байгаа ингээ жоохон шихтэй байгаа. Тэгээд үсээ яслахаас өмнө болохоор яг өнөөдрийнхөө гарах хувцсыг өмссөн зүгээр үү. Яагаад гэх юм бол нэг үсээ ингээ лактад янзлцахаа дараа хувцас өмсөх юм бол янзлсан үсээ муухай болгочдөг. За тэгээд хэдүүлээ эхэлцгээе. За эхлээд юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж сан. Тэгээд за тэгээд би болохоор эхлээд ваксад түрхээд сэнснийхаа дараа тэгээд араас нь лак түрхдэг байгаа. Ваксны хувьд болохоор монголоор одоо цавуулаг гэх юм уу сайн барьцалдаг вакс хэрэгтэй. Лак гэх юм бол хатуулаг. За эхлээд болохоор эхлээс хамаа ингээд тэгээд бүснийхээ бодлын уг хэсэг рүү сэнсээ үлээх гэж ингээд босгож өгнө. Тэгээд хойш нь ингээд сансан аа. Тэгээд ингээд аваад авчих. Би сэнс дуурайд аваад ингээд сэнсээ үлдүүлж. За би үлээ. Тэгэхээр нүсч ингээ хатаад тэгээд юм дэшээ хүсэгээд ирнэ. Тэгээд гарыг алхах болохоор ингээ вакс аваад би нэр хүү. Тэгээд ингээ хоёр гаранда. За ингээ. Тэгээд яг ингээ гараараа хэлбэрт оруулаад ямар хэлбэрт оруулах гэсэн. Би энэ бол нэг хоош нь шууд за тэгээ ваксаас тэгээ ваксаа сайн тарахгүй бол ингээд өсөн дээр чинь цагаан цагаан юм үлдчихдэг шүү. Вакс чинь бөөгнөрөд. За энэ вакс төгсөн дараа ингээд хоошоо ингээд ийм болно. Тэгээд дан вакстай явж болно л та. Гэхдээ энэ амир өдрөө даадаг байхгүй юу? Удаан тэгээд төс чи ингээд хэлбэрээ алдаад байдаг гэсэн. Тэгээд тэрийг бэхжүүлэхэд бол дээрээс нь лактч өгдөг байгаа. За лакац чад тэгээд жоохон дэшээ хөсгөр болох хөсгөх юм бол энэ ч барьж аваад тэгээд дээрээс нь хараад за энэ болцсон. Тэрний үйлээ болчихлоо. Та тэгээд өөрөө дээрээс нь хэлбэр нэг гэсэн. Ингээд инкас ингээд чахаж өгөө. За ингээд сэндээ дуусчлаа. Тэгээд өнөөдөр бичлэг үзсэн та бүхэн баярлалаа. Одоо коммент сэтгэлээ үлдээгээрэй. Может,